байгаагүй зөвхөн гизэнд. Тий шүүгчнэр оноод ардаг байсан. Зөвхөн гизэнд оноод тардаг байсан. За тэгээ тэр үеэс хойш бол одоо хөгжсөөрөн байгаад одоо бүрэн одоо шүүгчнэрээс хараат бас одоо ер нь зөвхөн гарын оноо тэгээд эргэлтийн өшгөлтийн нэмэлт оноог шүүгчнэр өгч байгаа. Тий тэрүүний бол бүх эдийн электрон систем маань бол зохицуулчихж байгаа. Багш маань хэлсэн шиг нөгөө 12 оноос нэг Олимп нь хамгийн цэвэр шудраг шүүлттэй болсон гэдэг. Одоо энийгээ бүр батлаад одоо толгойнхын систем хүртэл нэг шудраг болсон учраас шүүгчийн ерөөсөө оролцоо ер нь бол байхгүй болчихно гэсэн. Шүүгчийн оролцоо зөвхөн гарын техник дээр л гараар нэг оноо аваад байгаа зүйл дээр л гарна гэсэн. Тэгэхээр тэгээд ерөнхий шүүгч асуудалтай байхад нэг цугларч ерөнхий ярилцах шүүгч нар нь тий. Тэгэхээр одоо орчин үед бол одоо энэ техник технологи асар хөгжиж байгаа тий. Одоо AI 900 энэ үед бол одоо хамгийн урдстайгаар хөлний нийлүүл анхлаж байгаагийн тод жишээ байгаад байгаа тий. Хүний оролцоог багасгаад одоо электрон систем иршүүлэлт явах хамгийн шударга байгаад байгаа. Энэ бол тэквондогийн спортын хамгийн том онцлог давуу тал. Бас их сайхан зүйл байгаа. За тэгээд энэ хөлөндөө өмсөн оймс шиг ямайг бол тэр одоо цээжний хамгаалт толгойн хэсгүүдэд хөргөнгүүт тэр одоо мааслаад оноо бол шууд автоматар дидгэлсэн дээр гараад ирж байгаа тийм. За энэ бол гайхалтай систем байгаа. Энийг л одоо бидний бага наснд бол ингээд ийм гарна гэж ярихад бол үнэхээр одоо итгэхгүй тийм. За гүү байлүүдээ гэж тэгжсэн бол одоо бол ингээд аль хэдийн бодит болоод бүр өндөр түвшиндээ ирсэн. За бүр тэгээд загвар энэ хүртэл одоо ингээд ийм булчинлаг загвартай болсон байж байгаа жишээ нэ тийм. Ер нь нэг мод иргэн гэдэг шиг нэг дээр арай нэг электрон системгүй байх үед иймэрхүү нэг хуугнууд байдаг гэсэн шүү дээ. Тий, цээжний хамгаалалт. Тэрийг ерөөхдөө дээр үеийнхээ юм санаа аваад буцаагаад маш гоё хөлжөр хийсэн. Тэгээд энэ маань бас энэ загвар энэ бас гоё болчоор бас одоо тамирчид маань илүү энэ спорт руугаа татагдаж дурлаж байгаа нэг гоё зүйл бас байгаа. Тийм мэдээж альва зүйлийг нэг өнгө үзэмж нэг тодорхойлох учраас мэдээж бас тэн дээр бас анхаарч байгаа л да. За дулаан руу. За Филиппин улсын тамирчин давмгаалаад 1-р үе. За 4 секундэд. За 93 дойл үлдсэн байна. За ингээд шүлж арын үйлдэл доор шидчихвэл болох гээд байна да. Яг л дааж арай хожуу. Тий, тэрхүү тамирчин маань бас ирцэн явж байгаа байж байгаа тий. 49-д орж байгаа. Тий. Тэгэхээр маргааш Макс. За хэтэд улсын тасалжуулагч карт чаленжийг аюун дээр үргэж авдлаа. За тэгээ бүр торгуул. Хэрвээ ажиллаагүй байх юм бол тасалжуулагч карта буцаагаад авчдаг тийм ээ. За тийм учраас нөгөө дасжуулагч маш анхааралтай байхгүй бол компьютер энэ урд байгаа тоглолттойгоо бүх юмтайгаа ингээ харьцаж хэрвээ магадгүй зүүн тохиолдолд хэрвээ электрон систем маань бас ажиллаагүй байх юм бол тэр тамирчид асар харамсалтай тийм. Тэгэхээр оноодсон боловч оноо нь гараагүй байж байгаа. Тэгэхээр энэ дасжуулагчийн саяын үйлдэл бол зөв тийм. Ямар ч байсан би ингээ үзье гэдэг үзэж байгаа нь бол бас зөв шийдвэр байсан. Ялангуяа 1 раунд, 2 дахь раунд, 3 дахь раунд ч юм уу энэ эхлснээс хойш систем маань бас дундаа нэг гэмтэл бэртэл авч болно. Тэрийг маш сайн анзаарч явахгүй бол тэрийг мэдхгүй анзаарахгүй явж байгаад хожигдж байгаа тохиолдол бас харагдсан шүү дээ тий. За 3-0 болсон. За ямар ч электрон систем бол асуудалгүй байж байна. Тэгэхээр одоо энэ тамирчин маань өөрөө л бас оноо гаргаж чадахгүй байна л гэсэн үг болж хараад байна. За тэгээ энэ анзаарч явал одоо энэ эрэгтэйчүүдийн тулааныг харахаар ингээд хорц хөдөлгөөнүүд асар их байж үү те. Эмэгтэйчүүдийн хувьд болохоор яг энэ уян налархаа хөдөлгөөнүүд цаашаа шилжиж байгаа энэ хөдөлгөөнүүд бас маш их анзаарэгдэж шүү дээ те.
За тасалж нэг хоёр талаас сайн зөвлөж байна. Өглөөд л зөвлөж байна. За хятад тусын тасалжуулагч бүр босоод ирлээ. За яалчгүй цаг доошж байгаа болохоор бас тасалжуулагч гэсэн майд сандарж байгаа. За энэ дэвжин дээр байгаа тамирчин бол бүр их сандарж байгаа. Ер нь бол ингээд оноо дутуу байгаа. За тэгээ цаг оноо дутуу байх үед бол цаг бол үнэхээр хурдан яваад байдаг тийм. Үнэхээр хурдан явдаг. За гэвч одоо Улаанбаатарын тамирчин тийм ингээд оноогоор илүү байгаа үед бол энэ 30 секунд бол үнэхээр явж байгаа. Удаа тий. Энэ бол гарцаагүй бас спортын маш Ааха. сонирн бөгөөд гайхалтай. Тийм хүний одоо сэтгэл зүйн талаан байдаг. За бацгаа. За Яг л зөв тактикаар явж байна. за одоо оноо их болсон. За цаг улам бага болж байгаа. За ингээд толгоор нь Хятад улсын тамирчин бол маш эвгүй хүнд байдалд орсон. Тимдэж бас ингээд урагшаа явж байна. Тэгвэл ингээд ялагдж байгаа гэд үнэхээр ингээд яарад урагшаа явах үед бүр их оноо алдах магадлал байгаад байдаг тий. Тэгэхээр энэ тэр нэг сэтгэл зүй чөлөөтэй болж байгаа зүйлийг яг овжин мэдэрч чадвал одоо энэ хожиж байгаа тамирчинд бол асар их давуу тал байна. За дахиад орно. За тэр давуу талаа бол бас Филиппин улсын тамирчин бас сайн ашиглаж байна. За гэвч бас нэг ийм тохиолдол байгаад байдаг тий. Зарим тамирчдын хувьд одоо хүн хүнээс шалтгаалдаг байх. За. Тэгвэл сүүлийн 5 секундээр орсон. За, Филиппин улсын тамирчин маань маш сайн хамгаалж байна. Одоо мэдээж эргэлттэй техникүүд л үздэг юм. Хэрнэ тийм ээ. За ингээд сүүлийн секундуудыг бол хаашаа За, тоглолт ойлгомжтой болж тээ. За Филиппин улсын тамирчин бол хүчрэхэг Хятад улсын тамирчныг бол хожоод одоо өөрийнхөө медаль авах боломж руу нэг алхам ойртлоо. За, 4 санаалгатай болсон. За За, энэ сануулга бас их учиртай тийм ээ. Тийм. Сануулга талаар